Одоо өнөөдрийн өчигдрийн энэ ойрын өдрүүд хэдэн өдрийн байдлыг та нар аваад үз. Яаж айлган сүрдүүлж энэ гişүүдийг? Яаж танхаарч чана их хурал дээр? Яаж нууц мэдээлэл гадагшаа улаан цайм цацж байна? Хуулиар нь хорчихсан байгаа наач. Энэ Монголын гадаад тагнуулан байгууллагыг яг тэр чиглэлээр нь ажилуулахгүй бол энэ аюултай юм болж шин нөхдөөд. Алийн болгын Монголын тусгаал бие гудамжны танхаа байдлаар ажиллах. Алийн болгоны өөрснийхөө нууцыг өөрснөө задруулах. Алийн болгон төрийг дарамтлах юм. Гадаадаас хүнийг хортой тамхиар хортой тариагаар тарьж алдсан гэж яриад тэрийг бид нар сонсгол хийгээ суух юм уу? Эсвэл одоо юу гэдгийг зоригийн алуурчин зарлагч яхад энэ хүн зугтаагаа явуулчлаа гэж нөгөө захиалагчийг 14 хоногийн дотор зарлагч яхад зугтаагаад явах гэж байна гэж хэлээ бид сонсгол хийх ёстой юм уу? Эн чинь хуультай, бүгд ялтай. Тагнуулын байгууллагаас нийтийн эрх шиг хамгаалахгүй зөвхөн өөрийнхөө эрх шиг хамгаалдаг байгууллага юм уу? Хууль мэдхгүй хуульч нэртэй гişүүдийн яриаг битгий тоо. Томилгооны сонсголоо хийгээд урагшаа хараад яваа. Хурцын машины хоньны хонхорч явдаг хүний үгээр явахгүй. Баасан хүү шиг баас шиг амтны үгээр явахгүй. Би хэлье. За юу. Ийм тагнуулын гар хөл болсон хэдэн гişүүдийн үгээр улсын хурл ажиллаа заалахгүй. За. Баасан хөвөл зүгээр миний араас явсан хуульч нэртэй хулгайч байгаа юм. Энийг хэлье. Тийм учраас томилгооны сонсголоо хийгээд ажилд орё.